Сайн байцгаана уу? Wonder Girls Journey дараагийн дугаараар мэдчихэж байгаа таатай байна. Washington DC хотоос Моника болон манай дараагийн зочин болох Мөхөөтөөгөө оролцож байна. Хай Мөхөө. Хай, сайн байцгаана уу? Өнөөдрийн маань дугаар болохоор би ганцаараа яж байгаа. Ягаад тэгэхээр UCAM өнөөдөр ажилтаа байсан болохоор амжаагүй. Тэгээд би ганцаараа ингээд Мөхөөтөөгөө цуг гоё байх болно гэж хэлье. За Мөхөө чи өөрийгөө танилцуулаач please. За, намайг Мөхөө гэдэг. Би Америкт ирээд одоо ер нь 17-8 жил болж байна. Анх 2007 онд энд 7 дугаар анги яг төгсөхөөс яг сарын өмнө ирсэн. Тэгэл энд тэрнээс хойш ер нь байж байна. Одоо их сургуулаа төгсөөд мэрэгчлэрээ энд ажил хийж байгаа. За хэрвээ нууц шал хэдэн настай вэ? За би 94 оных одоо 30 настай. За тэгэхээр одоо 7 дугаар ангитай гэдэг чинь ер нь бол 13 муруу настай дэрсэн гэсэн үг юм шүү дээ, тий? Яг 12-тоо одоо 100 ирж исэн санагдчих байна. За тэгээд гэрийнхэнтэйгээ ирж исэн. За анх ээжтэйгээ ирж исэн. Аав болохоор энд ирсэн байсан. Тэгээд ээж ирээд 1 жил болчоод буцаж жоод намайг аваад тэгээд бид хоёр ирж исэн. Зөв. За тэгвэл ер нь бол дунд сургуулаасаа эхэлж байсан юм шүү дээ. Дунд сургууль, ахлах сургууль тэгээд дээд сургуулаа төгсөөд ингэ байж байгаа юм байна. Намайг байхад чинь Монголд бол дунд сургуульч гэж одоо шууд 1-ээс 10 дугаар 11 дугаар анги хүртэл бүгдээрээ нэг сургуульд байсан. Тэгэхээр тэр одоо нөгөө Монголд чинь болохоор 6 7 дугаар 8 дугаар ангийг болохоор дунд анги гэж авдаг. Энд чинь болохоор дунд сургууль, ахлах сургууль, бага сургууль гэдэг чинь тустай байдаг тий. Тийм ээ тий. Монголч ингэ сургууль сурж байгаа. Тэгээд 101 хичээ тэгээд чи шууд намрын сургуульд орсон бах тий. Би уг нь бол Монголд 6 дугаар анги яг төгсөөд тэр Монголынх ч арай их сургууль хаачдیں۔ Одоо 6 сар эхлээл бараг миний ер нь 6 дугаар ангийн хичээл дууссан. Тэгээд энд ирсэн чинь эдний сургууль арай дуусах байсан. Тийм болохоор шууд ирээл бараг одоо 1 сар үлдсэн байсан. Тэгтээ шууд ирээл ер нь бол сургууль тэгэл 1 сар явцсан. Тэгэхээр ч одоо яг 6 дугаар ангийнхаа хамгийн сүүлийн саранд дахиад энд ирээд явсан гэсэн үг юм тийм үү? Шууд 7-гийн сүүлийнх рүү орсон. Ягаад гэвэл Монголд болохоор тэр үед чинь 11 ангитай байсан. Энд болохоор 12 ангитай байсан. Тийм болохоор шууд ирээд ямар ч гэсэн энд уг нэг тест мэст хаана ямар ангид орох нэг тест мэст өгдөйн. Тэгэл шууд 7 руу ороод 1 сар яваал 7 дугаар анги энд тэр нь бол төгссөн. За чи тэгвэл нэлээд азтай байсан юм байна шүү дээ. За хэрвээ тэгвэл нууц шуулал гэрийнхэнтэйгээ одоо ээжтэйгээ ирсэн гэж тэгсэн штэ. Тэгээ тэгтээ юу нэг яаж ирсэн бэ? Ээж чинь энд ямар нэгэн визатай байгаа чамааг дагалдангаар авчирсан юм уу? Гэр бүлийн визаар авчирсан юм уу? Яаж ирсэн бэ? За виз авах чинь бас тийм амархан шууд ингээд гарчаагүй бас. Эхлээд манай аав энд явчихсан ирээд 1 жил байсан. Тэгээд дараа нь ээж визэнд ороод ээж их гараад бит хоёр гэхдээ цуг ороогүй. Ягаад гэвэл цуг ороод арай гарах магадлал нь арай бага байсан болохоор ээж ганцаараа ороод тэгээд ээж их гараад ээж болохоор энэ сургуульд явна гэж одоо F1 визтэй байсан санагдчихээн. Тэгээд ээж энд ирээд 1 сар болчоод буцаж ирээд намайг аваад визэнд орсон. Тэгээд бит хоёр ороод уг нь гайгүй аав ээж нь хоёулаа энд үдэмч гайгүй гарчиндаа гээд уг нь гайгүй амархан л юм бодож орсон чинь аваад хар тамгад оруулсан. Хар тамгад оруулсан. За тэр нь юу гэсэн үг юм? Одоо шууд визагийн чинь хүсэлтийг цуцалсан юм уу? Эсвэл цуцлахын цаашаа одоо тэр үед чинь ингээд виз нь гараагүй бол шууд хар тамгад орчдөг байсан байхгүй. Тэгээ хар тамга гэдэг нь болохоор даруулчаар дахиад хэдэн сар ч үлээ орж визэнд орж болтгоо ч лөө. Ямар ч гэсэн ер нь бол нэлээд хүмүүс визэн дээр тийм юм даруулах юм дургу бол эсвэл муу ч байсан юм мэдгүй. Ямар ч гэсэн тэр үед бол хар тамга дарцсан юм уу гэж бүгдээ тэгдэг байсан үе. Тэгээ одоо яг яад юм байгаа мэдгүй.
Одоо намайг орж хахад ямар ч байсан нөгөө нэг тэгдэг байсан санагдаад байна. Хэрвээ ингээ хүсэлт явуулсан чинь тэр хүсэлтийг хүлээж аваагүй тохиолдолд нэг хідэн сар ч үлээдээ нэг хүлээдэг байсан санагдаад байна. Тэгэхээр бол харт хамга гэж бол би ерөөсөө сонсож байгаа үг юм байна. Харт хамгад оруулахаар угаасаа тийм амархан дахиад визэнд орж болтгоо. Угаасаа хүлээх ёстой ч лөө ямар ч гэсэн нэг тиймэрхүү утгатай л байсан тэр харт хамгаа. Аха. Тэгээд эхнийхээ удаа тэгээд визэн дээр харт хамгад оруулаад 9 сар лөө 6 сар ч лөө энэ тэгээ хичээл ажил хийж байгаа буцаж ирээд тэгээд орж исэн. Тэгээд тэр визэнд орохдоо зөвхөн зуны одоо аяллаа визэнд оруулсан. Чамаагаа. Аха. F2-оор болохоор болгоогүй зүгээр чамааг аяллаа гэдгээр л авсан юм шүү дээ. Тийм. F2 нь одоо dependent юм уу юу юм? F2 нь болохоор family одоо жишээ нь хэрвээ би оюутан байх юм бол миний нөхөр юм уу миний хүүхэд F2 визатай байж болдог байхгүй юу? Ер нь л. За тэгвэл баг тэгэл эхнийх дээрээ харт хамт оруулаад тэгээд дараа нь орохдоо бол аяллаа визээр оруулсан. Аха. Тэгээд аяллаа виз гарсан. Тэр нь болохоор 1 сарын жилийн хугацаатай яг зуны. Аха. Би яг сургууль дуусаад яг зуны хугацаатай болсон. Тэгсэн чинь за баярлалаа гээл 1 сарынхаа визаг авах гэсэн чи яг нөгөө хүн биторлоо харж байгаа л за чи яг 1 сарын дараа хүүхдээ буцаад явуулна шүү гэдэг чийсэн. Аха. Тэ чи ирсэн юм уу? Ирээгүй. Тэгээд энд ирчээд шууд визаас шалуулаад одоо dependent тэгэл ээжийн F2 болгосон юм шүү дээ. F2-ийн бэлгүү тэгэл ээжийн сурагчийн юм дээр dependent гэл эндүүлсэн. Гэтэ яг ойлгож байгаа нэг харт хамгад аруулсан гэж тэгж штэ. Тэр чинь уг нь олвол чигийн ээжийнхаа Монголд буцаж очих баталгаа нөхгүй юу? Тэнгүүд чи чинь ээжтэйгээ цог F2-оор шууд явах гээд ангууд энэ хүмүүс ер нь олвол буцаад ирэх ч юм уу ирэхгүй ч юм уу гэдэг баталгаа байхгүй болчихсон болохоор тэгсэн байх гэж бол би бол бодож байна. Одоо мэдгүй уг нь ээж чинь F1 визтэй юм чинь энд төгсөөд бас ажил мэжилд ороод яах их боломж ус байсан л бах. Тэгээд яг яагаад харт хамгаарсан марсан бол мэдгүй. Аха. За тэгвэл ирээд 7 дугаар ангиа тэгвэл төгссөн юм байна. Уг нь л 1 жил явах хэрэгтэйсэн чинь 1 сар болоо тэгээд төгссөн юм байна. Тэгээд энд ирэхдээ англи хэлтэй ирж ийсэн үү? Яаж ирж ийсэн бэ? За сургуульд чинь ингээд англи хэлний хичээл ордог байсан. Тэгээд би чинь одоо 4-р ангиас эхлээд англи хэлний хичээл ордог гэсэн юм да. Тэгээд нэг 2 жил англи хэлний хичээл одоо сургууль авч ирсэн. Гэхдээ дээрэс нь бас нэг нэмэлт англи хэлний курст нэг 3 сар ч лөө явсан санагдчих. Монгол дахтай юу? Монгол дахтай. Тэгээд яг энд ирээд үзсэн чинь тэр сургалтын нөлөө гарсан уу хэр байсан бэ? Хичээл ойлгож байсан уу? Хичээл ойлгохгүйсэн. Ядж хахад одоо Монголд сурсан англи хэл чинь бол бичгтэй сайн, дүрм бол дажгүй. Ярих нь бол бас хэцүү. Гэхдээ миний явсан дээр Монголд явсан курс болохоор багш нь болохоор яг Америк хүн байсан ч лөө англи хүн ч байсан билүү. Тэгээд бас намайг жоохон ядаж нэг сонсгол харилцаа ярилтын бол нэлээд гайгүй. Одоо тэрэнд яваагүй байсан бол одоо яаж сурах байсан юм байгаа бөөм. Гэхдээ энд ирээд бас жоохон шууд бол ойлголцохгүй ойлгомжтой. Гэхдээ энд чи ирээд нөгөө сургуулийнх нь одоо англи хэлний тест аваад ингээд тусдаа ангид оруулчихсан шүү дээ. Одоо хэлний бэлтгэлийн анги. Зөв. Тэгээ тэнд орсон болохоор бас ч гайгүй ингээд бусад хүүхдүүд нь ч гэсэн ингээд ер нь миний хэлний түвшинтэй адилхан дуусан болохоор гайгүйсэн. Тэгээд сурахад жижиг нь бол бас жоохон багтаа ирсэн юм чинь сурахад гайгүй байсан билүү дээ, тэ? Гайгүй. Тэгээд яг нөгөө нэг хэлнийхэн бэлтгэлийн ангидаа орцсон. Тэгээд тэр нь болохоор одоо энд байгаа жирийн хүүхдүүд чинь одоо English гэдэг нэг л цагийн хичээл орж байхад хэлний бэлтгэлийн ангийнх чинь болохоор 2-3 ч лөө нэг арай илүү тийм юу ордог гэсэн. Одоо reading, writing гэдэг тусдаа бичих унших нь тусдаа цагжлоо болоод хамаагүй илүү англи хэлний одоо анги аваад явсан. Тэгээ тэр нь болохоор яад ингээд төгшин төгшин ахихта шалгалт авч ахт юм уу? Эсвэл нэг тэдэн цаг сурахад одоо ер нь бол боллоо гэж үзт юм уу? Шалгалт авт юм аа. Тэр чин дотроо ингээд 5 левел эдийн. Хэлд A, хэлд B,
Hiltex. Тэгээд Hiltex B. Тэгээд transition. Тэгээд одоо Америк хүүхдүүдтэй авдаг normal English гэж ордог. Тэгэхээр 5 жил 5 team level гэдэг. Тэгээд level гэхийн тулд тэгээд бараг 1 жил яваал жилийнхээ эцэстээ одоо шалгалт малгалт өгөөл тэгээд level ахдаг санагдчих. Ааха. Тэгээд чи ер нь хэдэн жил сурсан бэ? Яг тэр хэлний бэлтгэлийн ангида. Хэлний бэлтгэлийн ангида би чинь 2 гаруй жил сураад шууд 10 дугаар ангидаа яг жирийн одоо англи хэлний ангид руу орж исэн. Аха. Тэгээд тэр нь яаж орсон бэ гэхээр чинь зуны сургууль гэж үсэд байхгүй юм. Аха. Тэгээд зуны сургуультай явахдаа би ингээд одоо тэр хэлт би дараагийн левлийн англи хэлний ангийг аваад тэгээд тест мэст өгөө тэгээд шууд дараачихлуу ингээд орцсон санагдаж байна. Тэгэхээс бол тийм хурдан болохоор дуусгадаг юм биш юм байна шүү дээ, тийм үү? Тийм тэрнээс бол тийм шууд левел мэл алгасаа тийм амархан шууд одоо Америк хүүхдүүдтэй шууд нэг ангид бол англи хэл авах нь бол тийм амархан биш. Зөв. Тэгээд одоо чиний явж исэн сургууль ч болохоор public одоо улсын сургууль байсан. Тийм улсын сургууль байсан. Аха. Тэгэд ер нь бол Монголоос ч ямарсан за англи хэлнээс гадна өөр хичээлүүд байгаа ш нь математик, физик за өөр юу гэдгийг те. Тэр хичээлүүдээ Монголдоо сурж байгаа тэгээд энэ ирсэн байгаа ш нь тэгээд тэрэн дээр ер нь бол хоцрогдол ч юм уу эсвэл жоохон илэрхэх ч юм уу нэг тийм өөрхөн юм гарч ирсэн үү? Гарч ирсэн. Тоон бол энтхийнхээс бүр Монголд байдаг тоо бол эднийхээс бүр хамаагүй олон одоо левел илүү левелээр сурч ирсэн гэх юм. Аха. Би энд ирээд чинь одоо тооны анги чинь algebra 1 гэж орж ирсэн санагдаж байна. Гэтэ тэрэн дээр үзэж байгаа юм болохоор бараг 3 4 дугаар ангидаа үзсэн юмнууд байсан. Тийм үү. Тийм болохоор Монголын тоо мод бүр хамаагүй өндөр левелд явж ирсэн. Тийм үү. Тэгээд одоо хэрвээ ингээд өндөр левел ингээд байгаа тохиолдолд байгаас те. Одоо чи нөгөө нэг төвшин тогтоох шалгалт гэж авдаг гэсэн шүү дээ. Тэгэхээр чи одоо ер нь бол хэдий хэлний бэлтгэл байжсэн ч гэсэндээ чи хэрвээ тооны шалгалтаараа төвшин тогтоох шалгалт өгөөд хамаагүй дээрсэн бол чи заавал algebra одоо тэр 1 2 энтрийг авах шаардлагагүй үстэй те. Авах шаардлагатай байсан. Би ирээд одоо algebra 1 2 авахаасаа өмнө бас ингээд бас өөр тийм тооны ангиуд төсөөд байхгүй. Гэхдээ би тэднэрийг ингээд даваад шууд одоо 7 дугаар ангидаа болохоор тэгээ 1 сар юм чинь яг тийм сүртэй анги аваагүй 8 дугаар ангидаа шууд algebra 1 гэж авч ирсэн. Тэгээ тэр нь болохоор бас ер нь энд байгаа хүүхдүүд энд сургуульд явсан хүүхдүүдийн ер нь бол тоондоо сайн хүүхдүүд нь одоо 8 дугаар ангидаа тэр ангийг авдаг гэсэн гэх юм. Зөв. Тэг тэгвэл нэлээд сайн байсан шүү дээ. За тэгвэл сургууль тийм байсан юм байна. Нэг юм асуухад болохоор манай Монгол цэцэгчүүд жоохон санаа зовдөг гэж магадгүй л ахална ингээд хүүхдүүдээ ингээд Америк сургууль ингээд сургаад хэр үйдэг болон тэр гэж асууж байгаа хүмүүс өнөөс аваад тэгээд тэрэн дээр нь болохоор одоо ингээд сургууль чи одоо яг цагаан Америкуудын хүүхдүүдээ явуулдаг сургуульд сурдаг гэсэн мэл үү те? Тийм. Хэр юу иммигрант хүүхдүүд хэр үйдэг гэсэн? Ер нь бол байдаг гэсэн. Гэхдээ одоо яг хаана сургууль сурж байгаас чинь бас нэлийн шалтгаална. Тэгээд иммигрантууд их байдаг газрууд бол тэгээд сургууль нь зөндөөл иммигрант хүүхдүүд байгаа. Манай сургууль болохоор одоо Arlington-ы ер нь бол гайгүй сайн сургуулсан. Иммигрантууд бас тийм амар олон биш. Ер нь бол ихэнх хувь нь бол шарууд байсан санагдаж байна. Тэгээд тэгж байгаа тохиол за одоо чи ингээд жоохон хэлний жоохон асуудалтай тий ингээд ирсэн тий Аз Asian boy тэгж хаад хэр их одоо ялгуурлан гадуурхаал дээрлэхэл ч юм уу тиймэрхүү юм болж ирсэн эсвэл эргэн тойронд ч байгаа бас яг тийм иммигрант хүүхдүүдэд хэрвээ тийм асуудал гарч ирсэн үү? Гарч ирсэн. Тэгэл анх ингээл одоо тэр хэлний бэлтгэлийн ангид ороод суух чинь ингээл бас дотор нь ингээл янз бүрийн л өөр иммигрант гарууд байгаа. Спам тийм Мексик загсэг Аз мазууд ч гэсэн байгаа. Тэгэл тэднэр нь ингээл анхнаасаа эхлээл чамааг ингээл чино гэж дуудаад эхэлнэ. Тийм чино гэдэг нь одоо Chinese гэсэн үг юм байна. Тэгэл эхэлж байгаа юм чинь. Тэгэл
одоо тэрнээс одоо нэг тийм илүү нэг сүртэй гадуурхаад тах юм байхгүй зүгээр л одоо хүүхдүүдийн хоорондох ингээл тиймэрхүүл одоо янз бүрийн юмар бол дуудана. Гэтэ бас ингээд шууд ингээд барьж аваад зодоодох юм бол байхгүй. Тийм л байна. Тэгээд шууд ингээд ирээд бас ингээд яг шар хүүхдүүд нь яг ямар байдгийг бас одоо сайн мэдгүй. Ягаад гэвэл би ирээл ингээд ийм хэлний бэлтгэлийн ангид орчгоор чи ингээд бас шар хүүхдүүдээ бас шууд нэг доор ингээд орчихгүй. Одоо миний тооны анги тэгээд өөр нэг физик нэг тиймэрхүү ангиуд бол шаруудтайсан. Тэдний нь болохоор тэгэл одоо кинонд гардаг шиг тэгэл группээрээ тэгэл хоорондоо явдаг. Тэгээд нэг тийм илүү дутуу дээрлээд ах юм бол байхгүй. Тэгээ ер нь одоо тэгэхээр чинь ахлах анги арын дунд анги одоо 7 дугаар анги байлаа гэж бодоход ч Монголд ч болохоор ингээд ангиараа яваад байдаг штэ. Одоо нэг одоо 10-ийн 7-гийн Б, 7-гийн А гэдэг анги ч юм уу. Тийм байхгүй ч одоо ингээд авсан ангиудаараа ингээд коллежээ ингээд студент чи ингээд явд юм байна тийм ээ. Тэр нь хамгийн ер нь бол том өөрчлөлт байсан Монголоос. Монголчин ингээл 6-гийн аамаа гээл яг тэр чигээрээ ангийнхантайгаа нэг ангийнхан ингээл ер нь Монголд бол тэгдэг байсан. Энэ талаар чи ер нь тийм юу ч байхгүй ингээл бүгдээрээ ингээд ангиудаа ингээд сонирхолоороо сонгож ин левелээрээ сонгож ин тэгэл яг нэг анги гэсэн юм байхгүй. Ангиа тараал өөр анги руу ороод тэр төтөн ингээл өөр хүмүүс байна. За. Окей. Сургууль тахтай хэр Монгол найзуудтай байсан бай? Монгол найзууд бол зөндөө байсан. Энэ хавчин бас монголчуудын их байдаг газар болохоор ирээл монголчуудтайгаа нийлээл тэгэл ихэнх найзууд нь монголчууд байсан. Тэгтээ яг ингээд одоо ингээд 10 дугаар ангидаа ингээд эцэг гэхгүйгээ ингээд энэ сургууль зөвхөн хай скул сурах гад ингээд ганцаараа ингэж ирсэн юу бол байгаагүй. Дандаа гэр бүлээрээ ирсэн. Аль эсвэл одоо ах эгчтэйгээ ирсэн. Одоо тийм солилцоогоор ирсэн хүүхдүүдтэй бол ерөөсөө ядаж Монголоос бол ерөөсөө таарлаж байгаагүй. Гэхдээ тийм юм байдгийг нь бол мэднэ. Манаас яг манай сургууль ш. Гэхдээ өөр сургууль явжсэн одоо найз мэдүүд бол тэгж ирж исэн. Ганц хоёр найзуудс байгаа. За ахлах сургуулаа төгсөн байна. За дээд сургуультаа яаж орсон бэ? Шалгалт нь хэр байсан бэ? Ямар мэрэгчлэлтэй болов? За дээд сургууль. Ахлах сургуулаа төгсчөөд ууг нь бол эднэр чинь ингээд 11 дугаар ангиас эхлээл ер нь коллежууд руу ингээд apply хийгээл эхэлтiin. Тэгэл тэр apply хийгээл аппликейшнээ бөглөөл янз бүрийн SMS бичээл тест аваад явдیں۔ Гэхдээ би болохоор яг ийм сургуульд орно тэгин ингэн гэсэн яг зорилго одоо яг яахаа мэдэхгүй байсан. Тэгээд тийм болохоор ямар ч байсан ингээд одоо орох хэвээр тест-местийг бол аваад явж ирсэн. Энэ хавийн ер нь бол инженер болно гэж бодсон. Гэхдээ тэр нь болохоор яагаад тийм мэрэгжил сонгов? Инженер ч сонгосон юм байхгүй зүгээр л анханасаа л тэгж боддог гэсэн. Яагаад тэгэхээр манай гэрийнхэн ч ер нь бол бүгдээрээ л инженерээр сурсан хүмүүс байдаг байхгүй одоо манай ээж чинь ямар механизмын инженер үлээ бас нэг тийм инженерийн мэргэжилтэй болохоор нисхийн чиглэлийн инженерийн сурч исэн. Өвөө болохоор нэг цахилгааны инженер хавцаа. Энэ бүгдээрээс нэг манай өвөг эцгийн тийм хүн байсан. Одоо манай гэх орыг тийм л одоо удмаараа инженерүүд юм байна шүү дээ. Тийм. Гэхдээ нэг нааг нэг жоохон бахаас эхлээл өвөө ч ингээл ер нь мундаг инженер олно гээл тэгэл яриад дийсэн болохоор тэгэл би ер нь инженер л болох юм шиг байна гээл тэгэл инженер болсон. Тэгэл ер нь мэргэжлээ сонгосон. Гэхдээ яг ямар инженер гэдгээ сонгоогүй л явж байгаа байхгүй 12 дугаар ангитай. Тэгээд одоо яг тэгсэн сонгосон юм байхгүй зүгээр ямар ч хэсэн инженерийн сурна, ямар ч хэсэн нэг сургуульд орно, нэг юм сурна. Гэхдээ тэр нь яг юу хаана сурахаа мэдэхгүй байсан. Тэгээд ямар ч хэсэн нэг ганц хоёр
энэ одоо ойр хавьд байдаг инженерийн сургууль руу ер нь apply хийсэн. Тэгээд угаасаа ер нь энд байдаг одоо community college гэж байдаг шүү дээ 2 жилийн college. Тэнд л ер нь явах байх гэж ер нь бодож исэн. Яагаад гэвэл тэнд одоо төлбөр нь арай хямдхан. Хоёр одоо их сургуульд явах юм бол 2 жил 4 жил явна. Тэнд явах юм бол ингээ 2 жил яваад сүүлийн 2 жилээ их сургууль руу ингээ шилжиж байгаа. Тийм болохоор эхний 2 жилдээ тийшээ очивол хамаагүй байх юм тусгаар гэсэн л та. Тий. Айгүй хүмүүс айгүйх тэгдэг штэ бас. Нэгдүгээрт арай хямдхан тэгээд хоёрдугаарт угаасаа л community college-д угаасаа тэр авж байгаа ангиудаа их сургуультай дүүцүүлчих болох юм чинь заавал нэг тэгээд ах шаардлага байхгүй тий. Тэгээд ч одоо яг тэр үедээ хэдэн настай байсан бэ? Тэгэл 18-тад 12 дугаар ингээд төгссөн. 18-тад 12 дугаар. Тийм. Гэтэ яг тэр үедээ ингээд ийм том сургуульд орно ингэн тэгнэ гэсэн юм бодоагүй л явчихсан. Одоо яг юу их гээд байгаа яах гээд байгаагаа сайн мэдэхгүй тэгэл за ямар ч хэсэн нэг иймэрхүү сургууль явандаа л гэсэн тиймэрхүү л бодолтой байсан. Тэгээд одоо инженерийн мэргэжил гэдэг чинь юу нь бол шалгал малгалтын дээр айгүй сайн скортэй байж бас орно штэ тий сургуулийн дээр. Тэгээд чиний одоо оноо моноо чинь хэр вэж сургууль тэнцэн бэ? Эсвэл чи болохоор одоо community college-д 2 жил явахтаа болохоор зөвхөн энгийн нөгөө нэг ангиудаа авцсан байсан юм байна. Тэгээд дээд сургуультай явахтаа чинь шалгалт үүрчээр сургууль руу орно өстэй тий. Тийм. Тийм уг нь бол одоо миний уг нь анх ингээд одоо community college явахдаа бодож исэн юм ингээд 2 жилийн сурлаа. Тэнгүүд баг автоматар шууд дараагийн их сургуультаа орчин гэж бодож исэн байхгүй. Тэгээд яг цагаад тулсан чинь яг дүн мөн анги дээрээ ямар шүү дүн мөнгөөс бас их шалтгаалт юм байлээ. Тэгсэн чинь дээрээ тэрэн дээр болохоор C-гээс B-гээс доош авч болдгоо гэсэн юм байд юм байлээ. Автоматар ингээд одоо тэр их сургууль руу одоо шилжихтэй тэмцэн гэсэн уг нь тийм юу байдаг. Гэхдээ тэрэн дээр болохоор бас 4 журам бас байгаа байхгүй. Тэгээд B-гээс доошоо дүнтэй байвал автоматар орохгүй гэсэн юм байд юм лээ. Тэрийг нь болохоор би ингээд мэдхгүй явж агаад нэг C авцсан явж агаад нэг C аваад тэгээд тэрнээсээ болоод энд дэдэг нэг Virginia Tech гэдэг нэг алтартай сургууль руу шууд автоматар очтаагүй. Тэгээд яасаа одоо тэр чин голч дүнэн одоо тэгдэж 3 голчтой 4 голчтой гэж байгаа шүү дээ. Тэнгүүд голч дүнэн 3-аас тийшээ байх хэрэгтэй байсан юм уу? Эсвэл зөвхөн ганцхан хичээл дээрээс явахад шууд автоматар орж болохгүйс юм уу? Зөвхөн ганцхан хичээл дээ. Йоо тэгэхээр яасан хэцүү юм бэ те. Тэр нь болохоор яж хахад нэг тооны яг байлаа. Юу илээ? Ямар ч гэсэн нэг анги байсан. Тооны анги за болооч. Тэр нь яг ямар анги байснаа марчиж тоо илүү юу гэлээ ямар ч гэсэн нэг тийм анги байсан. Ямар ч гэсэн амар хэцүү анги байсан. Амар хэцүү анги байсан. За. Ойлголоо. Тэгээд ямар сургуульд орсон? За, тэрнийхэн дараа одоо 2 жил яваад associate гэдэг одоо degree авчиж байгаа байхгүй 2 жилийн. Коллеж төгсөөд штэ. Тийм, 2 жилийн коллеж төгсөж байгаа одоо Associate of Science гэдэг нэг degree авчиж байгаа. За. Тэгээд дараа нь орсон сургууль болохоор George Mason дорсон. George Mason явжсэн. Окей. George Mason дараад нэг семестр явсан. Нэг семестр л явсан. Тийм. За тэгээд яагаад нэгхэн семестр явсан бэ гэхээр George Mason-д одоо миний сонгосон мэргэжил болохоор механик инженерийн мэргэжлээс байхгүй юу? Тэгээд тэр нь болохоор George Mason-д барыг тэр жил лөө тэр жилийн өмнө л одоо дөнгөж шинээр нээгдсэн мэргэжил байхгүй юу? За. Тэгээд тийм болохоор намааг ингээд анх ороход нэг 2 3хан л багштай. Тэгээд ангийнхан сонголтууд угаасаа амар бага байсан. Тийм байсан. Тэгээд нөгөө 2 дахь reason ягаад нэг семестр явсан бэ гэхээр би яг нэг семестр яваад тэгсэн чинь одоо миний сургуулийн төлбөр шууд out of state гэдэг лөө одоо шилжихээр болцсон гэх юм. Ягаад гэвэл одоо 21 хүрсэнчлөө 21 хүрсэн болохоор одоо ээжийнхаа нэр юунаас ингээд dependable биш болцсон. Болохоор
Чи өөрийн гэсэн student visa шууд international student visa авах болж байгаа байхгүй. Тэгэл чи тэр хугацаанд Novo Enterт явж байхдаа хүртэл тэгэл F2 визатай л яваад исэн юм шүү дээ. Dependable гэж яваадсан. Тэгээ тэр чинь тэгээд 21 хүртэлээ яваад юм уу те? 21 хүрэхээр шууд гарчт юм уу? Тийм л санагдаж байна. Ямар ч гэсэн тэгээд тийм юм болоод international student гэж авахаар болоо тэгээд тэр нь болохоор шууд 10 state төлбөр нь болчих гоо. Тэнгүү шууд төлбөр чинь шууд 3 дахин ихсэж гэсэн юм байна. Чи тэгээд нөгөө сурж байхдаа болохоор international student visa-гаар биш энэ state-ээр төлөө явуулсан юм уу тий? Тий. Энэ state-ээр төлөө явуулсан. Нөгөө ч угаасаа гайгүй. Тэр тал дээрээ ер нь бол гайгүй байсан санагдаж байна. Би л ямарсан санаж нэг нөгөөр орох гээд тэгсэн чинь нэг семестрийн бараг $4,500 авцаалжсан 15 кредит аваад л тэгж. Тэгтээ би ч болохоор F1 буюу одоо international student visa талаар тэгсэн л байна. Тэр одоо ингээд Nova одоо тэр community college Nova гэдэг хэвгүй. Nova гэдэг сургууль чинь одоо энд байдаг community college. Тэгээд тэнд ер нь явсны одоо сайн нь юу вэ, муу нь юу вэ гэдгийг эхлээд хэлчихье зөө. За тэнд явсан сайн нь болохоор мөнгө бол хамаагүй хямдхан. Тэгээд 2 жилийнхэн төлбөрийн одоо жирийн их сургуульд явснаас одоо ер нь бол 2 дахин юм уу 3 дахин бараг бага одоо мөнгө төлж байгаа байхгүй. Тийм болохоор мөнгө бол хамаагүй багаар төлж байгаа. Тэгээ нөгөө чинь яг манай гэр мөртэй ойрхон байдаг гэсэн болохоор ингээд өөр жишээ нүүх албагүй байсан аавчтайгаа ингээд байж болж байгаа болохоор одоо living expenses нь ч гэсэн бага болж байгаа байхгүй. Тэгээд 2 жилд ер нь бол Новод явсны одоо сайн нь болохоор тэр одоо мөнгө одоо хэмж болно. Тэгтээ бас хитэ муу юм байгаа. Муу юм болохоор Новогоос ингээд шилжчихээр зарим ангиуд нь бас ингээд тийм амархан ингээд өөр сургуулиуд бас шууд шилжчихдэг юм байлээ. Тийм үү? Тийм. Одоо энэ Новод авсан зарим ангиуд нь шилжихгүй. Тийм болохоор би зарим инженерийн ангиудыг ер нь бол дахиж авсан шилжээ. Тэгэхээр ч одоо за чи тэгвэл Новод яваад хэдэн кредит авсан бэ? Нийтдээ. За хэрвээ санахгүй байвал за тэгвэл example заяа. Новод сурсан кредитийнхаа чи хэдэн хувийг одоо их сургууль руугаа шилжүүлж чадсан бэ? За нэг 75-аас 80% нь бол шилжсэн баг. Угаасаа их сургуульчин ороод эхний 2 жил нь тэгэл нэг ерөнхий ангиуд л авдсан шүү дээ. Тиймэрхүү юмнуудыг бол Новогоос гайгүй шилжиж байгаа. Гэтэ одоо ингээд англи хэлнийг одоо англи хэлний 2 анги мэг авах хэрэгтэй юмстай гээд ямар чиглэлээр сурч байгаас ч шалтгаалаад ингээд ийм requirement-ууд байдаг байхгүй. Тэгээ зарим нь болохоор шууд ингээд шилжихгүй байсан. Тэгээ тийм болохоор би ингээд шилжснийхэн дараа зарим ангиуд ингээд дахиж авахаас өөр аргагүй болцсон байхгүй. Тэгээ тэр нь болохоор яг community colleges ингээд их сургууль руу шилжихэд ингэж байгаа ийм одоо general ийм асуудал юм уу? Эсвэл бол зөвхөн Novo гэдэг community colleges одоо их сургууль руу ингээд шилжихэд ингээд бас асуудал юм уу? Ер нь бол general гэж бодож байна. Ер нь community college-удаас одоо ингээд ангиуд нь өөр сургуульд ингээд яг адилхан биш болохоор зарим ангиудын ингээд шууд ингээд автоматар ингээд орчиж болохгүй. Зарим нь ингээд ярьж байгаа тестмэст аваад яг уу оруулж болох л баг. Гэхдээ Новогийн одоо нэг юм нь тийм байсан. Одоо бүх ангиуд чинь шууд ингээд шилжчихгүй байсан. За тэгээ өөр нэг юм болохоор Новогийн багш нар нь угаасаа арай чадвар муу гэх юм уу. Чадвар нь цаашаа. Одоо ингээд миний сургуульд яваад ойлгосон юм болохоор ингээд ямар багш хичээл зааж байгаа нь амар том нөлөө гарч байгаа байхгүй. Тийм. Тэгээ би болохоор ингээд одоо ингээд багш нарын review гэдэг нэм вебсайтууд өгдөө штэ. Тэндээс уншиж байгаа хамгийн сайнуудыг авч байгаа байхгүй. Тэгээд хамгийн сайнуудыг авсан ч гэсэн ингээд багш нар нь яг тийм гоё. Одоо миний авах туртаа багш нь болохоор ингээд тэр сэдвтэ баг бүр ингээд амар орцсон. Тэр зааж байгаа сэдвтэ ингээд бүр ингээд дурлцсан тийм жоохон галзуу солиотой юм шиг тиймэрхүү багш нар амар гоё байдаг хгүй. Тэд нэр нь ингээд юм хамаа зааж захтаа ч гэсэн ингээд амар гоё сэтгэл санаа эднэр нь ингээд гоё байдаг болохоор тиймэрхүү багш нарын хичээлүүд надад амар таалагддаг. Тэгээ тэр ангидаа би ч гэсэн арай илүү ойлгодог юм шиг санагддаг. Би нэг стори хэлэх үү. Би яг нэг 2 дугаар курстэй би
би чинь шүтээсийн барилга архитектурын сургуулийн бас инженерингээр сурчсан хгүй. Тэгсэн чинь 2 дугаар курстээ физик 2 гэдэг хичээл авахаар болоод тэгэл тэр багш өнтрөө ерөөсөө би судлаагүй нэг өглөө би яг тэр үед чи 12-оос хойш ажил хийдэг байсан. Тэгээд айл болох бүх ангиудаа ер нь бол 12-оос өмнө бүгдийн шахна гээл өглөө 7:30-аар физикийн авчдаг хгүй. Тэгэл ста бараг л нүдэн баг юм анетай юм л сургуулиар очиад ингээ суудаг. Тэгээд тэгсэн чинь тэр багш маань бараг 80-д гарцсан өвөө дараад бараг 90 өдөр нь бараг нийлхгээ шахахгүй болцоо. Тэгээд ингээд шүтээсээ ингээд юм лекцийн тахимчин бүр амар том байдаг хгүй юу. Тэгээ би урд суусан, хойд суусан нэг мэт ингээд шивсээгөө очилээ унтчихдаг байсан. Яг тэр багшийн угаасаа нөлөө өөрөө нөлөө гэж агуу чухал байдаг л та. Яг ялч ойлгож байна. Тийм. Тэгээд би одоо ингээд багш нарынхаа ревюг уншаад хамгийн сайн ревютэй багшнуудын одоо тэр ноогод авч байгаа байхгүй. Тэгэнгүүт тэр багш нар нь ингээд одоо nice-ийн хувьд бол nice заяа. Гэтэ яг ингээд зааж байгаа барилал эднэр нь болохоор яг ингээд зааж байгаа юмдаа ингээд орцсон биш нь ингээд мэдчихэж байгаа байхгүй. Тэгээд ерөнхийдөө бол ийм заалаа энийг цээжлээд ингээд тестэн дээрээ энийгээ цээжлээд энийг ашиглаад ингээд явж байгаа. Тэгээд новогоос ингээд өөр сургуульд ороод одоо тиймэрхүү жоохон галзуу, жоохон юмтай багш нарын ингээд анги авч үзэж байгаа байхгүй. За. Тэнгүү тэд нэр ингээд шал өөр ингээд зааж байгаа барилал, зааж байгаа юмдаа ингээд хэр туртай байгааг нь ингээд шууд мэдчихэж байгаа байхгүй. Аха. Тэгээд одоо тэр багш нарын зааж байгаа ангиуд нь ингээд амар хэцүү. Аха. Амар хэцүү байсан ч гэсэн ингээд яг ингээд юмыг ингээд ойлгохыг хичээгээд ингээд сурвал болж байгаа байхгүй. Тэгээд тэр ангиуд дээрээ одоо амар хэцүү ангиуд гэж явж байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө тэр ангиуд дээрээ би ингээд яаж хийж байгаа A- авчиж байгаа байхгүй. Тэр новод болохоор зовчиж нэг B авч байгаа байхгүй. Аха. Тийм болохоор надад тэр багш нар нь новод бол арай тийм одоо зааж байгаа юмдаа бүр тийм орцсон багш нар бол биш байсан. Тэгээ ер нь бол заах арга барил нь бол чам таараагүй л гэсэн үг юм байна шүү дээ, тийм үү? Тийм, таараагүй чашаа. Гэхдээ тэдний зааж байгаа барил нь ингээд ер нь л ингээд байдаг л багш нар байсан. Аха. Яг ингээд өөр сургуульд ороод яг тийм жоохон галзуу солиотой багш нарыг авангууд шал өөр байгаа байхгүй. За тэгвэл ямар өөр сургуульд ороо тэр галзуу солиотой багштайгаа ингэж уулзсан. За тэрийн нэг нь болохоор би George Mason нэг тийм багш байсан. Аха. Тэр нь болохоор linear algebra заадаг багш George Mason байсан. Аха. Нэрийн марч. Гэхдээ тэр багш одоо нэг галзуу солиотой тэр байна. Аха. George Mason linear algebra заадаг нэг багш байгаа. За дараагийнх нь харвас юмдаа ингээд амар орцсон багш байгаа. Аха. За дараагийнх нь болохоор би одоо ингээд George Mason-д нэг семестр явчаад өөр сургууль руу шилжиж байгаа маа. За ямар сургууль руу шилжсэн? Тэр нь болохоор BYU Idaho гэдэг сургууль руу шилжсэн. Idaho гэдэг сургууль руу. Тэгээ өөр state руу явсан байна шүү дээ. Тийм, өөр state руу явсан. Аха. Тэр нь одоо Iowa State төлөх албагүй ч байлуу аль эсвэл ямар ч байсан үнийн хувьд бол хамаагүй хямдхан тусаад тэгээд тийш явах болсон. Тэр нь болохоор сүмийн сургууль. За тэгээд сүмийн сургууль болохоор тэр сүмийн одоо member эднэрээ бол хамаагүй хямдхан тусгаар болоод тэгээд ер нь тийш явахаар болсон. Тэгээ тэр сүм нь одоо яадаг сүм юм? Одоо Christian сүм байсан юм уу? Эсвэл ямар төрлийн сүм байсан болохоор тэгж байгаа? Тэр нь одоо Mormon гэдэг нэг Christian нийл төрлийн сүмийн сургууль. Одоо Mormon гэдэг чинь бүр тэр чигтээ шашин штэ юм, том шашин штэ. Тийм. Гэхдээ Christian-ы одоо нэг хөлбөр л гэж явдаг. За. Тэгээ тэр сургуулийн талаар болохоор манай нэг найз энд таньдаг найз тийшээ одоо надаас нэг ганц хоёроор ах болохоор миний өмнө одоо тийшээ явсан хгүй. Тэгээд тэр найзаасаа одоо ийм сүмийн сургууль байдсан байна гэж сонсоод тэгээд тийшээ явах болсон. Зөв. Тэгээд тэр сургуульд орохт нь requirement хийж үд юм уу? Яаж одоо сүмийн гишүүн болох вэ? Тэг шууд сүмийн гишүүн болчоод тэгээ шууд хөнгөлт авч юм уу? Тэр талаар жоохон монголчуудтай жоохон мэдээлэл өгвөл ямар вэ? Окей. Тэр сургууль руу нь болохоор заавал ингээ сүмийн одоо гишүүн байж иж орох албагүй. Сүмийн гишүүн биш ч байсан тийш бол явж болно. Гэтэ сүмийн гишүүн болвол арай хямдралтай одоо 2 дахин жилөө хямдралтай. 2 дахин хямдрал. Тэр нь бол 50% одоо энгийн төлбөрийнхаа 50% төлнөл гэсэн үг юм уу те? 2 дахин. Тийм. Аха. Тийм байсан. Тэгээд энгийн төлбөр нь ч гэсэн өөрөө ингээд
одоо George Mason Arrow State гэж төлж ирснээс хамаагүй хямдхан болж байгаа хгүй. Би одоо сүмийн гишүүн биш ч байсан. Аха. Хямдхан тусч байгаа. Одоо Arrow State биш болохоор. Аха. За тэгвэл өөр state руу нүүсэн юм байна. Өөр state руу одоо ингээ анх удаага гэрээсээ ингээ хол өөр state-д ингээ амьдарч үтсэн юм шүү те. Хэр байсан бэ тэр? Ганцаараа явж байгаа. Ер нь бол одоо хэцүү чаашаа. Гэхдээ одоо анх очичоод ингээ машин жоохгүй, юу жоохгүй ингээ дэлгүүр хүнс мүсэж яаж цуглуулахаа мэдэхгүй нэг очиж байгаа байхгүй. Аха. Тэгээд гэхдээ яг хаа roommate-тэй байж таарад. Аха. Тэгээд нэг одоо тэр өдрөөл нэг roommate-тэй танилцж байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр нь ингээд зөвхөн дөнгөж одоо сургуульд орж байгаа надаас нэг 2 дүү хүүхдтэй таарад ээж нь бас цуг нүүлгэж өгчихсэн байхгүй. Тэгээд тэр хоёр Walmart ойрхон байдаг гэд тийш явж юм авлаа гэхээр тэрэнд нь дайгтаад Walmart ороод ойр зургийн бүх юмаа одоо анх тэгж авчихсан. Тэгэл одоо эхний нэг ер нь хүнс мүсээ цуглуулчаад бол гайгүй. Ингээд амьдрэх газраасаа сургууль руугаа алхалж чинь тэр яваар ингээд юм одоо хийх юм олоход жамаар тэр одоо сургуулийн байгаа газар нь болохоор ингээд ер нь бол сургуулийн таун гэж хэлэх юм уу? Одоо тэр нь хаашаа юм дуурам амьдарч исэн юм уу? Эсвэл юм тусдаа ингээд сургуулаас юм тусдаа байр ингээд түрээсэлж амьдарч исэн юм уу? Сургуулаас тусдаа байр. Гэхдээ тэр нь ингээд бараг л доорм гэсэн үг. Ягаад тэгэхээр одоо тэр сургуулийн орчинд байгаа тэр орон сууцнууд ер нь бол бүгдээрээ л тэр сургуулийн хүүхдүүдэд бараг юм зориулсан. Тийм байрлалууд болохоор ер нь л доорм л гэсэн үг. Доорм нь энгийн одоо жишээ нь апартментыг ингээд хөслөлөө гэж бодоход тэр одоо сургуулийн юм шиг тэр доорм нь адилхан мөнтэй байсан уу эсвэл арай жоохон чипэр байсан. Тэр үедээ ер нь одоо ямар хуу газар хідэн хүнтэй ямар мөнгөөр ингээд амьдарч байсан гэж please. Idaho гэдэг чинь бас ер нь жоохон хөдөөгийн state шүү дээ тий. Тийм Idaho ер нь бол хөдөөгийн state. Тэгээд тэр сургуулийн байж байгаа таун болохоор ер нь тэр сургууль нь л тэрэндээ хамгийн том юм байгаа байхгүй. За. Тэгээд миний одоо байжсан газар нь болохоор ингээд нэг 2-3 давхар орон сууц л гэсэн үг. Аха. Тэгээд тэр дотроо ингээд нэг одоо апартмент дотор за хэдэн өрөөтэй апартмент. Янз бүр байгаа. Тэгээд миний анхны утас нь болохоор 6 өрөөтэйсэн. Хөөх нэг апартмент дотор уу? Аха. Тэгээ угаасаа яг ингээд бараг доорм шиг ингээд барьсан болохоор 6 тийм жижиг өрөө. Тэгээд So, one second. Is it like 6 bedroom or 7 өрөө? 6 bedroom дээрээс нь одоо living room. Living room. Тэгэхээр 7 өрөө юм шүү дээ. 7 өрөө тийм. Танай living room түн амьдардаг байсан. Үгүй. Living room-д нь болохоор ингээ хоёр одоо диван, тэгээ зураг, тэгээ хажуудаа кичен. Аха. Тэгээд 6 өрөөнд нь зургуулан дээр нь хүн байдаг байсан. Тийм. 6 өрөөнд нь зургууланд нь хүн, тэгээд 2 bathroom одоо 6 хүний дунд байгаа. За not too bad. Аха. Тэгээд тэр доорм өрөөндөө ингээд амьдардаг хат яаж яасан өөр state-ийн хүүхдүүд ирчихсэн байлгүй дээ. Тэгээд найз нөхөдтэй болоход тэр амархан байсан бэ. Найз нөхөдтэй болоход ер нь амархан одоо нэг доор амьдарч гин. Дээрээс нь одоо зөвхөн эрэгтэйчүүдийн одоо өрөөл гэж тустай байгаа болохоор одоо тэр зөвхөн эрэгтэйчүүд л одоо манай roommate-үүд гэсэн. Зөв. Тэгээд одоо бид нар ч бүгдээрээ л одоо нэг үеийнх. Тэгэл найз майзтай болоход бол өөрөө ингээд өрөөндөө ороод ингээд суучдаг бол найз майз хүнтэй ярихад бол амархан. Өөрөө ингээд гарч ороод яриа өөртөө бол найз майз болоход бол ямар ч асуудалгүй. Зөв. Окей. Одоо ч ингээ их сургуулаа ингээ за төгслөө гэж одоо тий төгсөх хүртлээр ер нь ч ингээ ирснээсээ хойш Америкт ажил хийж үзчихэв үү? Ямар хөө ажил хийж байсан бэ тэр үед? Ажил хийж үзчихсэн анх ер нь бол рестораны төрлийн ажлууд хийж үзчихсэн. Анх болохоор одоо би чинь 9-р ангидаа нэг айскримны газар одоо худалдагч болж ажиллаж хийжсэн. Тэр нь болохоор одоо Häagen-Dazs гэдэг нэг нэртэй айскримны компани байдаг шүү дээ одоо амар гоё айскрим дээ шүү дээ. Тэднийх нэг одоо манай гэртээ нэлийн ойрхон газар нэг тийм одоо дэлгүүртэйсэн. Тэгээд тэр дотор нь ингээ хүмүүст ингээ айскрим ингээ одоо серв хийдэг.
худалдагч. Айскрим худалдагч байсан. Наачаас гоё нөө нэг жоохон бахта бараг нөө dream job гэх. Энэ бараг миний тэр үеийн бараг тэр үеийн хүүхдүүдийн бол мөрөдлийн ажил байсан баг. Тэгээд би ч одоо 9-р ангитай хэр чин 14 15 таадаа л анх орж байгаа байхгүй. Тэгээс найзууд ирээл амар дуудаж мудаал. Яг оо. Дээлдэг байсан. Тэгэл нэг дуудаж модаагүй. Би чинь орж ирээл яг оо айскрим одоо өгч олно. Гэтэ тэр үе чи манай найзууд яа нэг машин гэж байхсан биш. Тэгээд нэг манай ажил бол нэг хэрдэг байсан. Гэтэ би бол өөрөө бол сайн айскрим ийцсэн. Хийг таргалсан бах та. Тэр чинь 17-8 хил бол юмсан нэвсэн. Тэр нь болохоор 2 сарын дотор би тэгээд ажил дээрээ ирээл одоо нэг скуп зарим гэж байгаа. Тэгэл дундуура өөдөж бодсаа хийх ажлын үедээ дахиад нэг хийж байгаа. Тэгээ явхдаа дахиад нэг ганц 2 скуп айскрим аваад төгөө аваад замдаа идчихэж байгаа. Тэгээ тэгж явж байгаа сайхан жин юмж байгаа. Тэгээ шүү дээ өдрийн 3 айскрим идчихэж байгаа. Тийм тэр одоо миний анхны ажилласан. Тэгээд дараа нь ресторан food runner-ийн ажилд орчихсон. Food runner гэдэг чинь одоо хоолын наваач зөөж өгдөг гэсэн үг үстэй тийм. Зөөгч нь ингээд одоо хүмүүсээс ордер аваад тэгээд галтгоолоо явуулчихна. Тэгээ галтгоонд хоол бэлэн болонгууд food runner-ууд нь customer-уудтай аваачиж өгдөг ажил байсан байхгүй. Тэгээд тэрийг болохоор одоо 11-р ангитай 10 төгсөж байхдаа ч лөө тийм ажил руу орсон. Тэгээд ресторанд ер нь бол нэг ганц 2 жил ажилласан. Food runner хийж байгаа дараа нь жоохон зөөгчийн ажил хийсэн. Тэгээд тэр хугацаанд мөнгө хадгалах боломж байсан. Чи ч юм бол одоо ээж автагаа амьдардаг. Ээж авч нь чамаас тэр үед рентний мөнгө гэж авдаг байсан. Байрны төлбөр гэж авдаг байсан. Би тэгэл анх тэр 9-р ангид ажилдаа ороод мөнгөө тэгэл би ч мөнгө цуглуулахтай амар сайн яаж. Мөнгө бол сайн цуглуулж байгаа чинь. Угаасаа л багасаа л цуглуулдаг байсан. Ажилгүйч байхдаа ингээл ээж аав гарын мөнгө өгөнгөд тэрийн барыг цуглуулчихдаг байсан. Тэгээд энэ нөгөө нэг гарын мөнгө нь болохоор сургуулийн одоо хоол авч дээрээ гэсэн мөнгө баггүй. Би болохоор уг нь нэлээд олон хүүхдүүдийн нэрээд яаж иж байгаад одоо сургууль дээрээ үнгүй лончны тийм програмд орчдیں۔ Би болохоор ороогүй ээж нөгөө нэг дараа нь ингээд визний визэнд ороход асуудал ядаргаа болж магадгүй гээд тийм програмд юус орлоогүй. Тэгээд лонч одоо middle school, high school дээр лонч сургууль дээр идэхдээ одоо мөнгө төлж авдаг гэсэн юм. Тэгээд тэрнийхээ гарны мөнгнөөс үлдсэн бол тэгэл цуглуулж байгаа чи. Тэгээд нөгөө нэг байрны мөнгө төлж мөлөхгүй гэхээр чинь одоо ер нь одоо 7 хоногт 20-оос 20 цаг маг ажиллаа гэх чинь тэгэл гайгүй мөнгө бол цуглуулж байгаа юм чи. Ер нь энд чинь Америкт ирж байгаа одоо энэ гэр бүлээр ирж байгаа хүмүүс ч айгүйх тийм нөгөө нэг low income буюу бага орлоготой ирээдээд low income-ийн тийм байранд ордог. Тэгээд сургууль дээр ланч өнгөө өгдөг. Бас нэг юм хүнсний нэг купон гэж нэг тийм нүүд бас болоолаа зүгтэй. Гэтэ бас тэр нь бас нэг бодлын дараа нь бичүүгээр юмд аплай хийх ч юм уу тийм тохиолдол айгүй тийм асуудал болдог. Таны ээж чинь бас айгүй ухаантай хандсан бэ. Мондаг гинэ. Тэгээд тэр үедээ би бас нөгөө нэг манайх чинь 2 bedroom apartment гэсэхгүй. Тэгээд нэг өрөө одоо гэхдээ би болохоор нэг дүүтэй, доороо нэг дүүтэй. Тэгээд юу яасан? Манай тэр дүү жоохон байсан. Тэгэнгүүт одоо аав ээж хоёр нэг bedroom дээр ороод нөгөө bedroom дээр roommate авчдаг гэсэн. За. Тэг би болохоор ингээд living room хавцаага. Тэр аваад ер нь high school-тэй байж байгаа л хажуугаар мөн ажил хийгээл мөнгө төгрөө цуглуулаад. Тэгэл уусаа чи бараг зөвлөлөөр амьдрээд шилдэггүй хийсэн шүү. Тийм өрөө ярьсан та. Тэр чинь одоо надаас би одоо юуныхаа жирэнт итгэлээ. За тэгэл мондөг гоё л штэ. За тэгээд өөр одоо тэгээд мэрэгчлэрээ төгссөн бах те. Механик инженер гэсэн штэ. Тийм одоо механик инженерээр төгсөөд одоо 6-7 жил одоо ажиллаж байна тэр мэрэгчлэрээ. 6-7 жил болсон юм бөө. Болцоо. Одоо хэдэн настайдаа төгсөн гэсэн үг юм тэгэхээр? Би ч 22
22 хүрсэн 23 таадаа л юм. Тийм 23 хүрээл юм төгсөн баг ч. 23 таадаа төгсөн. Төсөл эрт төгсөн шүү дээ. Аха. 23. Уг нь бол эдгээр чинь энд яг 4 жил их сургууль явсан бол 22 таадаа юм бол төгсөж байгаа ихэнх хүмүүс. Аха. Би болохоор нөгөө нэг 18 таадаа ахлах сургуулаа төгсчөөд Nova Mova гэж явж байгаад ингээд 5 жил болсон. Одоо зарим кредитүүд нь ингээд шууд трансфер хийчихэг болохоор зарим ангиудаар нь дахиж авсан. Гэхдээ тэр нь ч юм зүг болсон. Яг ингээд одоо өөр сургуульд ороод инженерийн ангиудыг ингээд дахиад аваад эхнээс нь бараг ер нь бол дахиж авч байгаа. Тэгээ тэр үедээ болохоор яг ингээд яг сурыг гэж бодоод эхнээс нь одоо foundation юмнуудаа ер нь бол амар сайн сурсан. Анги мэн дахиж авсан болохоор. Одоо тэгээд 6-7 жил ажиллаж байгаа гэсэн тий. Энд одоо чи хамгийн анхныхаа ажлыг орохдоо болохоор чи сурагчийн визтэй байсан уу? Ямар одоо яг бизнес статус чи ямар болчиход явж байсан бэ? Тэр за ингэж байгаа. Хамгийн анх одоо ажилд орохоосоо өмнө би 100 тэр ажлынхаа одоо интерн хийчихсэн байхгүй юу? За дадлагын ажил хийжсэн. Тэгтээ бол тэгэл F1 визтэйгээ л явчихсан. International. Тэгээ тийхэд одоо хэр компаниуд ер нь хэр авдیں۔ Дадлагын ажил тэгээд international student те хэр хэцүү байсан бэ болох. Хэцүүсэн. Тийм. Одоо би чинь дадлагын ажил болохгүй л бараг хэдэн 100 аппликейшн хийчихээ ингээл одоо онлайнаар бүглээд явуулж байгаа байхгүй. Одоо тэр үед чинь LinkedIn гарч ирж исэн юм уу, байсан юм уу мэдэхгүй. Гэхдээ ямар ч LinkedIn-ээр ингээд дадлагын ажил ингээд оглоод тэгээд одоо өөрийнхөө нэг резюмег ингээд бичиж байгаа байхгүй. Одоо би энэ сургуульд ийм анги авч ирсэн. Одоо энэ он төгсөн гээл тэгэж нэг резюме бичээл тэрийг ингээд дадлагын ажлууд руу ингээд явуулж өгч байгаа. Явуулаа. Тэгээд одоо нэлээд олон амар олон аппликейшн ийчээ ингээд бараг ер нь бол 100 муу гарсан. Тэгэж жагаад нэг л газраас одоо уулзъя гэд хариу авч байгаа байхгүй. Тэгээд тэр уулзалтан дээр очиод надаас өөр нэг 4 хүүхдүүд бас дадлагын ажилд орох гээд ингээд уулзж байгаа. Тэгсэн чинь тэр дадлагын ажилдаа тэгээ орж чадаагүй. Уг нь бол дадлагын ажил гэдэг чинь нөгөө сайн дураараа хийгээл барыг цалин гэж юм авахгүй штэ тий. Тэгж хахад чинь яг уу чамааг одоо international student visaтай байсан болохоор авахгүй байсан гэсэн үг юм уу? Эсвэл зүгээр л чиний одоо тэр нөгөө нэг сонгосон мэрэгчлэр зүгээр хүн байхгүй байсан юм болоо? Одоо мэдгүй юм да. Одоо тэр ажлууд руу ингээл янз бүрийн сургуулиудаа сайн сургууль нэртэй яатсан сургууль байсан болохоор ч юм уу өөр бусад юм компетишн их байсан болохоор л тэгээд минийх одоо тоогтойг юм уу яасан юм мэдгүй. Гэхдээ ер нь бол одоо сонсож байхад бол ер нь бүгдээрээ л тийм нэг одоо амархан шууд ингээл энийг ав гэдэл ажил ороод ирчихдэггүй. Тэгэл ер нь 100 аппликейшн бүгэлж ийж ганц 2 интервью аваа тэгээд тэнцэнэ сайн хийж ижил юм дадлагын ажил болж байгаа юм шиг байлээ. Гэхдээ миний яг F1 визтэй нь бол ер нь бол туслаг баха. Туслаг бахтай харин. Гэхдээ дадлагын ажил болохоор яг ингээд sponsorship гэж сүртэй юм болтгоо болохоор бас сайн мэдэхгүй л юм. Харин гэхдээ яг зарим газрууд чинь тэгээд идэм шүү одоо intern хийж гэн тэгэнгүүтлээ одоо магадгүй тэр компани чинь өөрөө жоохон муухай санаалаа за энэ хүн магадгүй sponsorship дараа нь асууж магадгүй. Sponsorship гэдэг нь болохоор ер нь бол F1 буюу student visaтай байж байгаа. Одоо энэ компанид ажилладаг гээд тэр компани нь болохоор чамайг спонсорлаад Америкт одоо ингээд ажиллаад үлдэх энэ боломжийг өрнөл олгож өгдөгтэй. Зарим компаниуд болохоор тэрнээсээ жоохон зайс хийгээд айл авахгүй бас хичээдгээл гэхдээ бас тэрийг даваад спонсор хийлгүүлээд бас явж байгаа хүмүүс бас зөндөө мэдчихлээ. Тэгээд чи хамгийн анхныхаа тэр интерн ажиллаа яаж олж исэн? Одоо нэг уулзаад тэр нь тэгээд буцаад одоо наваг дуудаг байхгүй. Тэгээд би угаасаа энд нөгөө нэг сургуулийнхаа зуны амралт болоод одоо буцаад одоо DCR-д буцаад ирсэн байсан. Тэгээд тэр дадлагын ажилд орж таагүй.
Тийм болохоор одоо энд цагийн ажил хийжсэн. Jimmy John's гэдэг газар ид штэ. Сэндвичний сэндвич хийдэг газар тэнд delivery driver хийгээд явчихсан хгүй. За. Тэгээд тэгж явж байгаа хоогоороо одоо миний мэрэгжлийн ажил олоход одоо дадлага хийцэн байвал тэр дадлагынхаа юуг ашиглаад ингээд цаашаа дараа нь ажилд ороход хамаагүй амар өгдөг болохоор би ингээд дадлагын л ажил ер нь олох гол явж байгаа байхгүй. Одоо тэр delivery driver хийж явах үедээ ч гэсэн ингээд лиш apply даал явж байгаа. Тэр нь болохоор яг 100 хэлчихсэн. Тэгээд би нэг өдөр одоо Craigslist гэдэг нэг вебсайт байдаг да. Зар тавьдаг. Зар тавьдаг тий. Тэн дээр би ингээд өөрийнхөө талаар бичиж байгаа байхгүй. За ингээд механик инженерийн сурагч зуны дадлагын ажил хийж гинэ гэж нэг тиймэрхүү юм бичиж байгаа байхгүй. Бичээ зар тавьсан. Гэсэн чинь манай одоо тэр дадлагын ажилд авсан дарга миний зарыг олж хараад яг юу хийчихсэн бөө. Яарчсан миний зарыг Craigslist-ээс олоод тэгээ надлуу юм бичээд чамтай холбогдсон тий. Надлуу имэйл хийж чана. Тэгээд би резюмегээ явуулаад тэгээд уулзъя. Тэгээ би очиод уулзаа. Тэгээд тэр дадлагын ажилд орохоор болсон юм. Тэгээ эндээсээ уг нь болохоор ингээл хичээгээл 100% аппликейшн ингээл бөглөөл явуулаад байсан чинь ганцхан уг нь бол дуудсан юм энэ дээр нүггүй хичэнгөөлээ. Чи зүгээр л зар дээр өөрийгөө ингээд бичсэн чинь тэгээд дуудаад орсон. Тэр нь болохоор аз ч юм уу юу ч юм. Тэгээд бас өөр нэг инээдтэй юм яг тэр одоо зар тавиад ажилд орсны дараа нь нөгөө интервью хийсэн газраас буцаад зодж байгаа байхгүй. Аашлаараа би аль хийж юм олсон. Би шууд харчаал инээтрээ. Би аль хэдийн өөр газар ажилд орцсон. Тэгээд тэрийг accept хийцэн гэж явуулж байгаа. Уучлаарай next time. Тэгээд энэс лгаар одоо бити give up хийгээрэл гэж хүмүүстэй л да яаж чиж байгаа төөцөлтөө дэвэл энэ тэнд ингээл юм бас ингээд олдоо л идэм л. За тэгвэл 6-7 жил айл хийж байна ингээд мэрэгчлэр ажиллаж байгаа юм байна. Хичнээн ажил солио. Ер нь чиний мэрэгчлэр ингээд ажил олоход ер нь хэр байдаг вэ? Олдоц ер нь хэр байдаг? Миний мэрэгчлэр ч олдоц ер нь бол сайн. Ер нь бол сайн гэдیں۔ Гэхдээ бас визний асуудалтай бол тэгэл багасж байгаа л да. Хувь нь л багсан гэсэн үг шүү дээ. Гэхдээ ер нь бол ажлын одоо энэ тийм зарууд бол энэ бол байнгын л явж идэг. Энэ тийм байнгын л компаниуд одоо ажил авах гал явж идэг. Яг тэгвэл механик инженерийн одоо хийх ажлын хүрээ амар том. Одоо ийм жижигхэн гар утас механик инженерийн ажилд аавн бүр том барилгын одоо дулаан ч гэсэн механик инженерийн ажилд орж болдог. Сувер инженер гэсэн үг өстэй тий. Ямар нэг механик юмтай л бол ер нь бол механик инженерүүдийн ажил байдیں۔ Тэгээ тийм болохоор хамгийн одоо амархан юу нь болохоор энэ тийм дадлага хийгээд internship гэж ороод тэгээд хэдэн сар одоо тийм дадлагын ажил хийчээд одоо цаашаа 100% ажилтан болъё гэд ингээд ярьж хөөрөөд ингээд явбал хамгийн амархан ажилд орох арга бол тэр. Тэгээ би ч гэсэн одоо тэр анх орсон дадлагын ажилд төгснөхийн дараа би ингээд төгсчлөө. Одоо би дадлага хийсэн юм чинь одоо би ингээд сургуулаа төгссөн. Одоо Канадад ажил хийж байгаа. Тийм танад ажилд оръё. Танах ажилд авч байгаа юу гэсэн чинь. Чааг авнаа гэд. Тэгэл ажил авнаа. Би чамайг л авъя. Ер нь дадлагынхаа ажилд ингээд сайн байвал дараа нь ингээд ажилд ороход бүр хамаагүй амарх. За. Айгуу гоё түүх байна. Чиний яаж сургууль яасан. За тэгвэл чи одоо ингээд их сургуулаа ингээд төгсчлөө. Мэргэжлэрээ ингээд ажиллаж байна. Тэгээ бас нэг иймэрхүү юм байгаа штэ. Одоогийн бас хүүхдүүд чинь заавал сургууль сурах шаардлага байхгүй. Нэр ингээд өөрсдөө ингээд практик юмнуудаа ингээд онлайнаар сураад тэгээд ингэх шаардлагатай заавал диплом хэрэггүй энэ төргээл бас хүмүүсийн ер нь бол оюун санаач айгүйх ингээд хуваагдаад байна штэ. Тэгж байгаа одоо хүмүүст чи юу гэж хэлмээр яг мөнхөөгийн үүднээс тэр тал дээр юу гэж бодож байна? За би өөрийнхөө одоо experience дээр ингээд ярих юм бол би ингээд сургуульд явсан надад болохоор амар зөв сонголт байсан байхгүй. Яа тэгвэл тэр үедээ би яг ингээд ийм бизнес хийгээд эхлэе,
ийм ажил хийгээд ийм бизнес хийгээд ингэчих юм болчих юм байна. Одоо team том зорилго бол надад яг байгаагүй. Тийм болохоор надад бол сургуульд яваад юм ингээд эхнээс нь ойлгоод тэгсэн надад бол амар сайн байсан. Тэгээ одоо ингээд хүмүүс ингээд сургуульд явсан шал хэрэггүй өрөнд орсон морсон гэж ярьдаг. Тэгтээ одоо сургуульд ер нь бол сурах бүх юм чинь ингээд интернетээр бол байгаа. Хэрвээ чи ингээд тэрийг ингээд өөрөө олж уншаад сурыг гэвэл. Заавал сургууль явах шаардлага байхгүй. Тэгтээ хэрвээ чамд ингээд яг ингээд би одоо ийм бизнес эхлэн иймэрхүү юмд ингээд орно гэсэн тийм том хүчтэй одоо зүг байхгүй эсвэл зорилго байхгүй бол би бол сургуульд яваад яг мэрэгжил эднэрээ сонгоогүй байгаа бол сургуульд явсан л дээ гэж бодож байна. Тэгээ сургуульд яваад хамгийн одоо миний нэг сурсан том юм болохоор яаж одоо өөртөө хэрэгтэй мэдээллүүдийг гаднаас олохыг ингээд сургуульд бол сайн сурч болохоор байгаа байхгүй. Яг тэр нөө фундаментал яг одоо цөөрийн юу нэл тавьж өгч байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд наазахаас эхлээд ингээ хүмүүстэй яаж имэйл хийчих үү, багш эднэртэйгээ яаж профешнлаар харьцах уу гэдгийг одоо сургуулиуд нэрээс одоо тийм заавал одоо мэрэгжлийн сүртэй юм биш, тийм жижиг саж юмнуудыг бас сургуулиас амар сайн сурчилж байгаа байхгүй. Албан ёсны тийм. Тэгээд хэрвээ тийм том зорилго юу ингээд байхгүй бол сургуульд явуул гэж л та. Зөв. За тэгвэл бас нэг асуулт байна л да. Хэрвээ чи Америкт ирэх байсан бол одоо ер нь өөрийгөө Монголд үлдсэн бол ямар хөө байх гэж төсөөлж байна? Монголд үлдсэн бол бас л яг инженерийнхаа л нэг сургууль яваал төгсөөл тэр мэргэжлэрээ л ажиллаж байгаа л байх гэж бодож байна. Энд ирснээрээ одоо энтхийн сургууль төгслөө надаа одоо ажил цалин нэрийн боломж бол хамаагүй өндөр байгаа нь бол ойлгомжтой. Гэхдээ Монголд байсан бол бас ингээл инженерээрээ сураад инженерийнхээ ажлыг ажиллаж байгаа л олоод байж ах л байсан баг ч юм. За жиж одоо тэгээд 17 жил болчлоо тий 17 8 жил бараг болсон тий. Нэг юм байна л да. Одоо жиж бараг ингээд middle school дээр ирээд одоо ингээд 30 хүрсэн гэдэг чинь тий. Одоо Монголоос ирж байгаа хүмүүстэй ингээд ойр дотн ингээд харилцаатай эсвэл харж байгаа ингэж байгаа бол чамд чи одоо бараг л Америк хүн болцсонтэй нэг ялгаагүй болцсон байгаа тийм эсэд Americanized. Тэрэн дээр нэг юм байна. Би одоо яг ингээд нэг голтон байгаа юм шиг санагдаад байгаа. Яг ингээд Америкуудаа очоод ингээд яг адилхан гэхээр бол биш. Одоо би ингээд царай зүсвээд одоо хамгийн наазах нь ингээд нэр уснаас ахуулаад ингээд өөрлөж байгаа байхгүй. Царай зүс гэдэг нь юу гэж байгаа? Одоо царайлаг гэж юу? Чи одоо Аз юм чи шууд ингээд шаруудын дунд дараал яг бол би бол Америк гэж хэлэхэд бол надад бол зүг. За тэгвэл энэ морил байна гэж тийм. Одоо Монголд байгаа Монгол хүмүүстэй ингээд подкастнаа ингээд зориулж байгаа юм чи монголчуудтай тэгвэл сэтгэлгээ гэж ярьдаг штэ. Жайл үж өнөө одоо энийг сургууль суулаа ингээд төгссөн. Ингээд Америкуудтай ингээд ажиллаж байгаа хүн те. Тэгээ ер нь юу гэж бодож байна? Монголын сэтгэлгээ, Америк сэтгэлгээ гэж хүмүүс яг өөр идэг гэж тэгээд идэх штэ. Тэр тал дээр чамд ингээд хэлмээр байгаа юм байна уу? Ямар ялгаатай идэг эсвэл бол би ч гэсэн хэрэг харж амжихгүй л. Миний одоо нэг харсан ялгаа нь бол одоо Америкч хамаагүй нээлттэй. Тэр нь угаасаа бүгдээрээ л юм мэдж байгаа. Монголчууд арай тийм хаалттай. Америкууд болохоор арай тийм нээлттэй, хоорондоо ярьж мэрж байгаа юм хүмүүс. Тэгээд бас тийм нэг сүртэйч биш одоо хоорондоо ингээд жок мок ягаал нэг тийм тоглоом шоглоомын зүгээр л байж болно тиймэрхүү. Гэтэ тэр хамгийн том юу нь болохоор тэгэл одоо юу л л та. Нээлттэй тийм. Монголчууд болохоор арай хаалттай. Бодж байгаа ч гэсэн арай жоохон хаалттай байгаалах гэж бодно гэх юм уу. Америкууд болохоор бодж байгаа юм ч гэсэн арай нээлттэй, ярьж байгаа ч юм арай нээлттэй. Зөв. Окей. Гэтэ одоо ингээд сүүлийн одооны одоо залуучууд
одоо би ингээд сая Монгол явчаад ирэхэд манай дүү мөнөр бол бүх юм ингээд интернет дээр ингээд байгаа тэрийг уншмашаар ингээд угаасаа амар болцсон бэл. Амар мундаг болцсон. Одоогийн хүүхдүүд, одоогийн үеийн Монголд байгаа хүүхдүүд хүртэл гэж байгаа юм тий. Манай дүү ч одоо энд төрсэн юм чинь англи хэлний угаасаа юу нь бол монголоор бараг ярьж чадахгүй англиар ярьдаг. Тэгээд бит хоёр ингээд очиод тийм манай дүүмүүдээ Монголд байдаг дүүнэр ингээд амар амархан ойлголцоод англиар бол амар зүгээр л яриад ойлгосож байгаа байхгүй. Тэгэл одоо ингээд сургууль могол явж байгаа бүтэж байгаа юмнууд нь ингээд би ингээд Америк сургуульд явд юм уу гэж бодож байгаа энэ төр гээл одоо бүх юм нь ингээд онлайнаар байгаа. Тэднэрийг ингээд ардаас нь ингээд олж аваад мэдээд ингээд хөөцөлтөд явах юм бол боломж бол Монгол хичээлээ эндж байгаа. Тийм л. Хэрвээ нууц биш бол гоостай. Чиний одоо визаны статус одоо яг юу вэ? Стил ажиллажсэн компаниараа спонсоршип хийлүүлсэн үү? Юу болов яа? Би болохоор хамгийн анх төгсчөөд бол F1 визд гавьсан. Тэгээд тэр 100 дадлага хийчээд дахиад нэг жил сургуульд явчаад тэр үе хүртлээр ингээл F1 визд дагаад явжсан. Тэгээд манай ажил ингээд надаас юу нь бол яг асуугаагүй яг чи би нөгөө дадлага хийсэн болохоор л баг ингээд орчиж байгаа байхгүй. Тэгээд чамд ингээд спонсоршип хэрэгтэй юу гэж асуугаагүй. Тэгээд би ч угаасаа өөрөө хэлээгүй надаас спонсоршип хэрэгтэй шүү. Тэгээ явчихсан ажлынхаа юуг авчиж байгаа. Ажилдаа марцсан орцсон. Тийм. Тэгээд ажилдаа яг ороод чинь одоо ажиллаа яаж орсон чи OPT жилдээ орсон гэсэн үг юм уу? Уг нь бол тэгэл ёстой байсан баг. За. Тэгээд би яг ажилдаа яг орчоод тэгсэн чинь манай ээж green card-ны юу очсон байхгүй. Суглаач тийм. Үгүй Америкт тэгж хожиж болтой. Болдог юм бэл. Хүүхдийн үү? Чи заавал Монголд ахсан үстэй гэдэг юм шүү. Мэдгүй. Яг тэгтээ ингээд хүмүүс ингээд одоо болдгийг мэдгүй. Тэгтээ ингээд ээж ингээд apply хийгээл яваадсан байхгүй. Хүй би болох юм байна. Тийм болохоор ингээд боломж бол байдаг юм шиг лээ. Тэгээд ээж ямарчсан green card-ны юу хожсон. Тэгсэн чинь ихтэй 21 хүрсэн байсан биз дээ. Тэгсэн чинь яг ээжийг green card авах үед тэр хүн нь одоо ээж тусалсан ч лөө яаж хийж байгаа намайг ингээд dependable гэдээ оролцохгүй. Тэгэл яаж хийж байгаа ажиллах хэрэг авцгаахгүй. Зөв. Ээж ячаар л авч байгаа. Тэрнээс тэр чинь одоо хичнээн жилийн өмнө юм бэ? 10 жилийн 7 жилийн өмнө. Тийм тэгэж одоо визний асуудал шийдэгчсэн. Гэхдээ одоо ингээд ийм мэрэгчлээс чинь бас их шалтгаалж байгаа. Ямар мэрэгчлэлтээс шалтгаалаад компаниуд арай тийм юу спонсоршип хийхгүй нь бас мэрэгчлээсээ бас юм шалтгаалж байгаа байхгүй. Одоо би болохоор манай ажил чинь ингээд зөндөөл одоо гадаад дотор ажиллаж байна. Тэгсэн мөртлөө ингээд одоо 25% нь л яг Америк төрсэн одоо Америкт байгаа байхгүй. Бусд нь болохоор одоо хятад, метад, эндгийг ч юм уу гадаад хүмүүс байгаа байхгүй. Тэгээд мэрэгчлээсээ шалтгаалж байгаа одоо мастер эднес чи хийсэн ч юм уу байвал арай илүү одоо спонсоршип олдох боломж байгаа. Ялангуяа инженерээр сурсан бол. Тэрнээс биш одоо энд утцсан гэж шууд ингээд бичиг баримт бол ингээд бүрдчихдэггүй гэх юм уу. Тийм ямар амархан юм бас биш те. Тийм ягаад ч юм тэгээд идэв. Тийм би ингээд жоохон бахтаа ингээд энд 10 жил болсон бол баг автоматаар бичиг баримт нь бүрддэг гэж боддог байсан. Бид нэр бас яг тэгж утгаас тэгсэн тэр чинь нөгөө нэг Барак Обама чинь яг анх нөгөө ерөнхийлөгч болчоод тэр нөгөө 10 жилийн нөгөө өршөөлийн хууль гэж юм гаргаад тэгжсэн гэсэн. Тэгэхээр тэр чинь бас юу вэ? Одоо өршөөлийн хууль гарсан ч гэсэн шууд одоо иргэн болгож байгаа. Одоо манай найзууд одоо Обамагийн юугаар яасан хүмүүс зөндөө байгаа. Ажиллах их болгож байгаа. Тэгээ тэрэндээ ингээд байн ингээд apply хийгээд ингээд сунгаад явах хэрэгтэй.
ажил хийгээ такса төлөөлээ, татвараа төлөөлээ гэж байгаа. Тэрнээс шууд ингээд иргэн болоод ингээд бичгээрнтэй бум баа ингээд ийм амархан юм бол юусаа байхгүй. Аха. Тэгээд энд утсан ч гэсэн яг л ингээд би бол одоо тийм азтай биш байсан бол тэгэл F1 визээрээ ингээд яваал цаашаа спонсоршип хайгаал тэгэл явж авсан баг. Аха. Одоо тэгээ green card-д болсон гэсэн үг юм уу? Аха. За тэгвэл манай подкаст маань ингээд нэг юм хоёр юм асуулттай байгаа л да. Одоо тэгээ Юкам өнөөдөр байхгүй байгаа болохоор би хоёулангийн асууя. Уг нь л бит хоёр нэг нь асуух байхгүй. За Америкт ирээд танд одоо тохиолдож исэн хамгийн хэцүү явдал чинь юу вэ? Ямар хэцүү үе ч юм уу те? Хэрвээ нууцшвал үзэгчтэйгээ хуваалцвал ямар вэ? За хамгийн хэцүү үе бол нэг үе байгаа. Би яг 19 илүү 20-той үедээ нэг ингээл нороо өвдөд яваад байдаг сохгоо. За. Ингээд шүн унтаж мунтажхад ингээд хөтлөнгөт ингээл час игээл нороо амир өвдөд гэсэн. Аха. Тэгэл им уугаал 18 тайлсан баг. За. Им уугаал одоо 48 дахь им уугаал яваад байдаг гэсэн. Тэг чи эмнэлэгт үзүүлэх байсан юм. Үзүүлээгүй. Аха. Одоо тэгээд энд чи имлэгийн юуч угаасаа үн мөнтэйгээл тэгээд дээрээс нь бас ингээд нэг за өөрлөө байдгүй ч байсан юм уу мэдгүй ягаад ч юм тэгээд тийм юм өвддөггүй байсан гэж юу? Өвддөг байсан юм аа. Гэхдээ өвдсөн мөртлөө ингээд нэг хэсэг өвдөөл гайг болчдөг байсан юм. Тийм болохоор би ингээд өвдгүүд нь им уугаал яваад гэдэгс аахгүй. Тэгээд нэг удаа сакс тоглож байгаад бүсэржсэн чинь наваг ирээд нэг хүн мөргөцсөн аахгүй. За. Тэгсэн чинь ингээд зүүн одоо хөл одоо хип гэдэг чи өвдөрлээ. Ташааны тэнд нэг юм час гэж авцгаа. За. Тэгээд тэрний дараа бүр амар өвддөг болоод тэгээд би бас яж яах дэмлэг явахгүй тэгээд нуугаад ч юм уу им уугаад өвчин дамдах юм уугаад яваад гэдэгс аахгүй. Тэгсэн чинь нэг хэсэг ингээд амар өвдөөд им уусан ч ингээд нөлөөлөхгүйс аахгүй. Тэгээд ингээд сууж муух гингүүт ингээд ташааны яс ингээд бүр гацчдаг. Тэгээд нэг өдөр ингээд ээжтэй имлэг явахаар болж байгаа байхгүй. За. Тэгээд имлэгт очиод одоо үзүүлсэн чинь X-ray аваад тэнгүүтээ за би зургийг авсан. Тийм зургийг авсан. Тэгээд за би чамайг одоо ингээд ясны одоо эмчлээ явуулнаа гэдэг ч жоохгүй. Ясны тусгай эмч явуулна. Тусгай эмч тийм ортопедик гэдэг. Аха. Тэр нь болохоор одоо яс масны surgery гэдэг юм ч байгаа байхгүй. Тэгээд тийш явуулнаа гэж байна. Тэгээд тийш явуулсан чинь тэр үнэн одоо бас дахиад X-ray явж байгаа. Тэнгүүтээ за чи ер нь бол чамд ингээд одоо ташааны ясны hip replacement хийхээс аргагүй юм байна гэж. Хөөх тэгжилж байгаа байхгүй. Та ташагийн ясэж бүр солино гэж юм уу тий? Тийм бүр солино гэж байгаа. За. Тэгэл тэгэхэд чи би яг 18 19 гэж байгаа байхгүй. Яа, ямар. За. Тэгэл бараг ингээл нөлмэс гараал үйлж мөлөл тэгэл тэр л хамгийн хэцүү байсан да. Тэгээд тэрийг одоо хийлгээгүй. Тэгээд яаж давж гарсан бэ гэсэн чинь тэрний дараа за юу ч гэсэн би чаа ингээд үе мөчний specialist эмчлөө явуулъя гэдэг ч байгаа байхгүй. За тэгээд тэр эмчлөө очсон чинь за инглээ юу ч гэсэн энэ имийг уучгаа. Тэр нь болохоор амар хүчтэй өвчин намдах юм байхгүй. Тэгээд тэр имийг уусан чинь ингээд хамаагүй дээр болчихж байгаа. Нөгөө гацаж буцаад байдаг гэсэн чинь тэр нь ингээ арай гацхгүй тэгсэн мөртлөө өвддөг. Гэтэ арай гайгүй. Тэгээд тэр имийг уугаад хүлээж явах дундураа за ингээд нэг ганц хоёр шинжилгээч гэж тусны шинжилгээгээ. Тэгээд хийсэн чинь тэн дээр нэг юм гарч ирээ. Тэр нь болохоор одоо энэ миний одоо үе мөч ингээд яадаг өрөвсдөг гэсэн тийм нэг онш гарч ирж байгаа байхгүй. Тэгээд зүгээр байж байгаад өрөвсөд идэв юм уу? Тийм. Гимтэл авчвал ингээ бүр ингээ тэр чиг улам өрөвсүүлээд ингээ муулах шүү дээ. Тэгээд тэр нь болохоор тийм нэг тусгай тийм одоо хүчин гэх юм уу байд юм бэлээ. Тэгээд тийм юмтайгаа тэрийг анх тэгэж олж байгаа байхгүй. Тэгээд тэр эн чи өгсөн имийг уугаад арай гайг болж байгаа. Тэгээд дээрээс нь бахан physical therapy тасгал сургууль хийж ийж одоо нэг гайгүй гүйж хараад чаддаг. Гэхдээ
ирээдүйд одоо хэдэн жилийн дараа ч юм байгаа тийм ташааны ясаа солих surgery бол орох ёстой л гэж инженер хэлж байгаа. Яа, хэцүү юм байна те. Тийм тэр үедээ л хамгийн хэцүү байсан да. За. Яа, хүн угаасаа өвдгөрч хэцүү шүү. Ялангуяа хүний нутагт хэцүү. Тэгээд яг Америкт ч бас нэг айгаа хэцүү юм ингээд бүр юм том эмнэлэг биш болвол ингээд team юмны specialist, ийм ч юмны specialist гэх ингээд хүнийг явуулаа л гэдэг те айгаа хэцүү. Монголч болохоор нэг ерөнхий эмч үзэл за ингэ чин тэг чин ингээл эмчнэр нөөстэй ирэл ингээл үзэл явдаг штэ. Энд ч бас жоохон тэгээд байдаг. Тийм тэгээд тэр үедээ бас insurance, health insurance энэ байхгүйсэн болохоор тэгэл аль үзүүлэхгүй гэл удаан яваад байсан гүрийж байгаа надад тэгэл бүр дордуулаа иччихлээ юм шиг. За одоо тэгээд манай Америкт байгаа монголчууд маань бас баг сагаар бас ингээд энтхийн одоо тэр баг орлоготой иргэдийн эмнэлэг гээд энэ тийм ингээд бас арай үзүүлээд гайгүй болж байгаа байх гэж найдаж байна. Мөнхөш өгсөн юм байж болохгүй шүү. Чам тохиолж исэн хамгийн хөгжилтэй болсон хамгийн жаргалтай байсан мөчөө хуваалцаач. За хамгийн жаргалтай мөчүүд бол зөндөө л. Гэхдээ яг нэг санаанд үлдсэн нэг юм байгаа. Тэр нь болохоор би нөгөө нэг сургуульд явж байхдаа тэр одоо айдахч амар цас мастай одоо стейжтэй. Тэгээд манай сургууль дээр ингээд эргэн тойрны ингээд амар гоё тийм юутай. Цас мас ордог том уул муултай. Тэгж байхдаа би нөгөө нэг сноуборд хийдэг тийм анги ус байж байгаа байхгүй. Танай сургуульд үү? Тийм сургууль дээр. Ямар гоё. Тэгээд тэр сургуулийнхаа одоо анги гэж аваад тэнгууд ингээд одоо тэр цанын баазынхаа пассыг өчтдөг байхгүй. Nice. Тийм тэгээ хагсаан болгон сургуулаас автобусаар ингээд тэр цанын бааз орж сноубордоор голхдаг гэсэн. Тэгээд би тэр үедээ нэг боо юм болчих сураад тэгээд 7 хоног болгон яваад харах айгу сурчиж байгаа. Тэгээд нэг өдөр ингээд яг ингээд цанын бааз дээр ингээд цасаар голгож байгаа. Тэнгүүд ингээд тэр голгож байгаа газрынх нь уул нь ингээд үүлнээс өндөр заяа. Яг ингээд дээшээ гараад харангуут ингээд үйл доор харагдтал. Тэгэл уулан дээр ингээд шинхэн цас орцсон. Тэгээд тэднэр нь ингээд яг ингээд одоо дээрэс нөгөө машинаар ингээд зам ам засаад идэв штэ. Тийм юм хийгээгүй яг ингээд цас орцсны дараа. Тэрэн дээр ингээд гулгах. Тэгээд дээрэс нь тэр үйл одоо харагдж байгаа юмнууд бүр амар гоё. Тэгээд тэр гулгалж байгаа мэдрэмж нь ингээд яг л ингээд нисэж байгаа юм шиг тийм мэдрэмж өгсөн. Тэр нь л одоо миний санаж байгаа хамгийн жаргалтай үе юм да. Хөгжилтэй юм болж байсан. Америкт ирээд нэг хөгжилжсэн түүх ч юм уу те. Юу ч гэж бол. За хөгжилжсэн түүх гэж би яг өөрийнхөө хөгжилжсэн түүхнүүдийг бол сайн мэдгүй. Гэхдээ нэг яг хамгийн анх ирээд одоо хүмүүс чинь Макдоналдс дээр идэм гэдэг тийм шүү дээ. Тэгээд би яг ирчээд байжсэн чинь аав ингээл за ямар Америкт ирсэн юм ямар хоол идмээр юм гэсэн байхгүй. Тэгсэн чинь би нөгөө Монгол дахта хятад цугуудаар нэг нүдний шилтэй нэг цагаан халаатай өвгөн ингээл нэг юуны шарсан дахианы одоо реклам тоглоод идэв гэсэн шүү дээ. KFC. KFC. Тэрийг нөгөө Монголд зурагтаар үдж байгаа гинт нэг хятадаар үнийг өвөө гарч ирээл амар гой дахиамхи харуулаад ундаа харуулаад идчихсэн байхгүй. Тэгэл ирээл юу гэдгийг гэсэн чинь өвгөнтэй чикен гэдгийг гэсэн чинь KFC юу гэдэг. Тэгэл нэг чикен авч идчихсэн да. За манай үзэгчдэд бит хоёрын ярилцлага гоё ясан гэж бодож байна. Энэ удаа арай одоо энэ багасаа байсан хүний талаас ярьсан арай сонирх арай ч гэж арай өөр байсан болов гэж бодож байна. Тий. Манай мөхөө тэгээд 17-8 жил болцсон нэг ийм сайн мундаг монголоор ярьдаг. Ингээд гоё монголоор байгаа хүн байгаа. Тэгээд бит хоёрын ингээ подкастт өнөөдөр ингээ ирж орсон баярлаа. Тэгээд хамгийн сүүлийн мөчийг одоо чамд үлдээ. За подкастт орж
оролцуулсан баярлалаа. Энэ миний анхны подкаст орж исэн тохиолдол. Тийм болохоор гоё юм. Тэгээд сонсож байгаа хүмүүстэй хэлгээд одоо надаас ч юм уу одоо миний энд одоо 17 жил байхад яриаггүй юмнуудаас одоо асуулт байвал сэтгэлдлүүдээ комент бичээд үлдээчээрэй. Тэгээд дараа нилээ хэдэн асуулт ороод ирсэн байвал 2 дугаар дугаарч хийх юм билээ. Тэгээс мөнхөө нэг юу байгаа механик инженер хүн болохоор өөрийн гэсэн жижигэн бас бизнес өөрөөр эхэлж байгаа. Тэгээд хэрвээ 2 дугаар дугаар гэж харах юм бол тэрнийхэн талаар бас айгуу гоё асууя гэж бодож байна. За тэгээд өнөөдрийн дугаарт бидэнтэй зөв байсан үзэгчдэд баярлалаа. Wonder Girls Journey байлаа. Баярлалаа. Bye.